За өглөөний мэнд хүргье. Монголынхоо бас нийт сайхан багш нартай багш нарын баярын мэнд хүргье. За би өнөөдөр бас нэг подкаст эхлүүлэх гээд боловсролын төгжрөл гэдэг нь шүү дээ. За тэгээд хотынхон төгжрөл донд бас боловсролын асуудлуудыг шийдэх юм аа. Өнөөдөр эхний дугаартаа бас нэг мундаг багшийг өөрчилсөн. Багш маань ирсэн хүлээж байна гин. За тэгээд энд ирсэн байж байна. Тэгээд ярилцаад явах юм аа. За сайн байна уу? Сайн байна. За баярын мэнд. Юу болцсон юу? Хинд гараад байгаа. Гоё юм ээ. Танаа энэ тавьаач. Өглөө нэг юм авсууч. Бас гоё газар биш шүү. Сайн байсаа. Зүгний? Тий. Яна ойр тийм зүрэг. За. Боловсролын асуудлын талаар ярилцах юм подкаст хийж байгаа. За тэр нь тэгээд их хотынхон төгжрөл дотор яриад явах юм. Цагийн минж байгаа мó, студийн минж байгаа мó. Бүхэл юм байна. Минималист подкаст. Хааштай одоо төгжрэлтэй юм чинь гэдэг. За юуны төрөнд багш нарын баяр юм. За баярлалаа. Тэгээ ээж одоо 5-нд шүү дээ. Тэгээ 5-ндаа л гэж бодъё да тий. За баярын мэнд. Баярын мэнд багш нараа. За тэртэн багш. Багшийн одоо өөрийнхөө талаар эхлээд нэг цаанд танилцуулж тий. Шууд уу. Тий яриавсан. За багшаага таньдгууд нь лайк, таньдгуунууд нь зүрх дараарай. Бодлоо. За газар зүүн багш мэрэгчлээ. Тэгээд 7 онд боловсролын сургуулийг төгссөн. За ажил хөдөлмөрийн гараагаа бол Дархуул аймгаас эхэлсэн. За Дархны Батэрдэн гэж явдаг. За бас мөн баярлалаа. Цахимын Батэрдэн ч гэж ярьдаг. За тэгээ 17 онд ер нь Дархны оюуны ирээдүй од 19 Эрдэм хөтлөгч гэдэг ингээд сургуулиудаар ажиллаж байсан. За тэгээд Улаанбаатарт ирээд глобалын аваа сургууль. За 90 Эверест 3 тамир гэдэг. Одоо бол 3 тамирын Батэрдэн гэдэг. Явж ийн сүүлийн жилүүдэд бас ажлын хажуугаар Азийн хөгжлийн банкны төслүүд дээр үндэсний зөвлөх хийж ковидын үед за онлайн болон хослон сургалт, сургууль зөвлөсөн менежмент, за идэвхтэй сургалтын аргууд нэлээд олон сургалтууд байгаа. За тэдгээр сургалтуудын одоо арын албанд ажилласан гэх юм уу та. За ийм хүн байна. За тэгээд подкастын анхны дугаар дээр хэн байх вэ бас бодлоо л доо. Тэгээд нэлээд судаллаа багш нараас. За тэгээд хөдөө орон нутаг хотгүй, хувьсгалгүй тий. За тэгээд багшаас эхлээд өдөрт хаалтан тушаал, хувийн сургуулийн, улсын сургуулийн гэдэг нэг бүх салбарт ажиллаж үзсэн болохоор нь одоо хамгийн түрүүнд л одоо буулаа да. За тэгээ хоёлаа өнөөдрийн ярилцах сэдэв болохоор подкастны маань нэр болохоор боловсролын төгжрөл. Яг боловсрол маань хаанаа төгжирчээд байна гэдэг талаар ер нь ингээд цаашдаа цуврал болгоо яриа явах юм. Тэгэхээр өнөөдөр хоёлагийн ярилцах сэдэв за төгжрлийн бас нэг хамгийн том асуудал гэдэг байна. Цалин үнэлэмжийн талаар. Тийм бэ. Тэ бас одоо ч яг цалин нэмэх гээд жагсаал ирээд шүү дээ тий. Төсөв одоо баталгаад орлож идэв тий. Багш нарын цалин хангамж үнэлгээ аягүй сул байна, таар байна. Энэ талаар хоёлаа ярилцах юм. Тэгэхээр энэ талаар ер нь Батэрдэн багшийн бодол ер нь ямар байдаг юм бэ? Цалин үнэлэмжтэй холбоотой. Цалин яг нэмсэн юм уу? Нэмээгүй баха. Нэмэн гэдгээ бол одоо үе үед л хэлж идэг тийм. 2000 хэд онд л энэ чинь нэг цалин нэмэх жагсаал болсон юм аа. Ажил хаялт. Тухайн үед би сургуулийн удирдлагаар ажиллаж ирсэн. Сургалтын менежер лөө дэд захирал байсан. Тэгээд би яг хуулийнхаа залтыг мэдэхгүй. Зүгээр тухайн үед би залуу байсан. Надад бол ямар одоо үүрэг ирсэн бэ гэхээр ажил олгогчийн төлөөлөл учраас ажил хаялтанд оролцож болохгүй. Гэхдээ эсэргүүцэж болохгүй гэж. Хас тийм хууль. Тий. Тэгээ үйлдвэрчний эвлэлийн тухайн үеийн даргатай уулзаад за би бол ажил олгогчийг төлөөлж байна. Та маань ажиллаа ингээ хаяхтаа наад залуучуудаа багш нарыгаа тий одоо нөгөө хит хөөрөөд одоо ингээд юу яачих вэ нэг юм муу хоёр дайн төрнө гэдэг шиг те
нэг ингээд одоо удирдлагуудаа муу хүн гэж харагдуулаад ингээд удирдлагууд эсэргүүцэж байгаа юм шиг болгочих вэ. Энд чинь хуулиараа бид нар ингээд эсэргүүцэж болохгүй, дэмжиж болохгүй ийм юм байна. Тэгэхээр зохион байгуулалтын дээр чинь хамтрая. Эцэгчүүд тодорхой мэдээллийг өгье. Тэгээ та бол яг хуулийнхаа дагуу ажиллаа хаяараа. Би яг хуулийнхаа дагуу бас ажиллая гэж. За нэг ийм юм. Тэгэхээр энийг бас ажил хаялтын үед хармаар юм шиг санагдсан. Тий. Тэгээд яг тухайн үед ч бол ажил хийж байгаа үед чинь одоо спорт зааланд ч тоглож болохгүй шүү дээ. Би ажил хийж байна гэдэг ажил ажлын байран дээр байх хэрэгтэй. Тэгээд эцэгчүүд уцаар залгадаг ч юм асуувал би ажил хийж байна гэдэг. Тэгээд яг ажлын цагаараа. За энэ зарчим дээр би анхаарч ирсэн. Тэрний дараа цалин их сүртэй нэмэгдээгүй. За тэгээд дараа нь бас нэг хэдэн онтлээд бас нэг харж ирсэн. Манайхан ч ер нь зохион байгуулалт нь жоохон дутуу ордог юм байна. За үндслүүдээ буруу тайлбарладаг юм байна. Буруу шаарддаг юм байна гэж бодсон. Яг энэ асуудал дээр бол саяхан нэг талбай дээр жагслаа шүү дээ. Тий. Тэрийг зүгээр ажиглалаа л да. Хоёр зар яваад ирсэн. Нэг нь 24-нд гээд нэг нь 29-нд гээд айланд нь оролцох юм гээд. Тэгээ би бол зүгээр хоёр холбоо үйлдвэрчин бол зүгээр өдрөө болооцолтчихвоо даа гээд. За мэдээж албан ёсны хэдгээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны болж агсаалвал албан ёсныг болж бүртгэгдэж явах бах. Тийм ээ. Зүгээр тэн дээр нөгөө ажил байх багш нар ажил хайчна гэр чинь бас хэцүүлдэ нөгөө бид нар чинь нөгөө хонхон дуурахаар гэдэг шиг нөгөө хүүхч ухтаа бодоод нөгөө хүүхдүүдэд хараачихгүй байх те гараас гарт хөтөлбөр эцэг аюулгүй байдал ард нь бас нэг юм одоо ийм юм болчихгүй гээд ингээд сургуулиуд бол төлөөлөл явуулсан байлаа. За тэгэхээр бол талбай бол бүтэн дүүрээгүй сургууль болгоноос нэг 10-20 хүн явуулаад эсвэл нэг өглөөний ээлжинд ажиллаж байгаа хүмүүс нь өглөө хичээлтэй хүмүүс нь одоо өдөр хичээлээ тараад ирдэг те. За нэг тэгээ нэг 12-оос нэг 4 хүртэл ч гиссэн. За тэгсэн сая дахиад 10 сарын 5-нд 11-ээс 3 гिचүүдэд дахиад агсна гинэ. Тэгэхээр энэ мань өөрөө нэг хичээл сургалтын үед болоод байгаа. Нэгдүгürt. За хоёрдугаарт яг баярын өдөр учраас хунхлаа зарлах гэж байгаа гэж би бодож байгаа юм. За хоёрдугаарт нөгөө бүтэн ирэхгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр дахиад орон нутгуудаараа яг яаж дэмжих юм те. За тэгээ хамгийн харамсалтай нь тухайн үед тэр одоо ТV5 байсан баг та. Багш нарын ажил хийж байгааг дэмжсэн, нийтэлсэн, лайв нэвтрүүлэг ерөөсөө олон анхаарал түрээгүй. Тэгэхээр одоо сэтгүүлч нар ерөөсөө багш нарыг ажил битээ хаяасаа гэж бодсон юм уу? Эсвэл ажил хийж байгааг нь за болиё заяа. Зүгээр цалингаа битээ нэмүүлээсэй гэж бодоод байгаа юм уу? Тэ? Боловсролын салбар ингээд би бол гайхсан өөр нэг юм жижигхэн сэтгүүл сэвдэн штэ хүмүүстэй. Тэгэд бол пүнк гээл одоо миний профайл дүүрдэг байхгүй юу? Тэгээ манай боловсролын салбар ажил хаяад байдаг. Миний фейсбુક дээр ямар ч мэдээ ирээгүй. Тэгэхээр бол би энэ дээр бол бас нэг жоохон зохион байгуулалт тал дээр бол манай үйлдвэрчний хэвлэл маань хэвлэл мэдээлэлтэй олон нийт түргэх нийгмийн анхаарлыг татгах тал дээр жоохон дутуу ажиллаж удаа гэж харсан. Хүмүүс хүрээгүй гэж байна. Хүрээгүй тийч. Ус профайл дээр яваг штэ. Тэгээд нэг хэдэн багш нар бичсэн дундуур нэг 20 болцсон гэж бас нэг явж байсан штэ. Тэгэхээр жагсаал цуглааны зөвшөөрөл маань тэгж таарсан байх. Тэгэл нэг тим юм болсон гэж харж байна зүгээр. Яг энэ үнцгтэр болж бид нар ажил хаях гэж байвал айгүй өндөр зохион байгуулалттай айгүй эртнээс маш одоо юу гэдгийг төлөвлөлтөй ажил хаяхгүй болвол гинт сэтгэл хөдлөлөөр 24-нд хайна 29-нд хайнагийн хоорондоо уралдаа хайчдаг. Нөгөөтийн зохион байгуулалт нь жоохон дутуу болонгууд 10 сарын 5 дахиж хайна гэж. Тэгэхээр энэ тал дээр бол бас одоо энэ үйлдвэрчнүүд маань бодоосаа гэж бодож байгаа. Харин би бол одоо бас ингэж бодоод байгаа. Чин ашиг одоо нийтийн эрх ашиг гэж нэг юм байгаа тийм. Тэгэхээр хоёр үйлдвэрчний хэвлэлийн бол одоо туйлын эрх ашиг нь бол одоо багшийн эрх ашиг нэгт байх хэрэгтэй байна. Тэгээ яг багшийн үнэлэмж цалин ярьж байгаа тохиолдолд яагаад ингээ орондоо нэгдчихэж болоогүй юм бол гэсэн бодол төрсөн. Ярилцаа тий. Тий. Хамт тавьчихгүй. Тий. Хамтдаа ажил хийчихгүй. Яг тэр чинь эцсийн зорилго нь цаана багшийн эрх ашиг юм чинь. Тий. Тэгэхээр чинь үйлдвэрчний хэвлэлийн хувийнх нь одоо амбиц гэдэг юм уу, эго гэдэг юм уу. Тэр 29-нд болсон юм уу? Болоог баха. Бид тэрийг ингэж ойлгосон шүү дээ. Жагсаал болсон. Шаардлага үргүүлсэн чинь сайд гарч ирээд авсан байлаа. Тэр чинь нөгөө зорилго ах болчих. Зорилго нь хандсан гэсэн үг юм уу? Тэр чи одоо шаардлага авах жагсаал юм уу те? Харин би тэгж ойлгосон. Тэр нь хоног хугацаа гэж байдаг юм уу ер нь? Хугацаа байгаа хаа тэдний дотор. Тэгэхдээ эн чинь одоо миний бодлоор яг одоо төсөв хэлэлцэж байна те. Тэр чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2% нэг бодлоо. Нөгөө 3.7 гэж харж ирж байлаа шүү. Тэ яг зүгээр нөгөн дээр л гарч ирж интернет дээр би бол яг тэр улс төр юм мэдэхгүй учраас зүгээр юу хангалтгүй үдэл харагдаад байгаа. Тийм. Тэгэхээр чин одоо төсвөө их хурланд тавьж өгөхгүй бол
одоо хичнээн сангийн яамд мөнгө байхгүй бах. Тэгээ нөгөө байшин барилга руу л их ороод байна л та. Тэгээ ер нь гэж харж байна. Энэ тал дээр ер нь ямар шийдэл байж болох вэ гэж харддаг бай. За тэр нэг гişүү ярьсан байсан шүү дээ нөгөө жагсаалтын нэг үлээ. Тэгсэн байсан шүү дээ. Тийм төрийн өмчт хувьцат компаниудын одоо энэ зардлыг багасгаад менежментийн сайжруулалт эндээс гарч байгаа зардал өөрөө багшийн цалин хүргэнэ гэдэг. За тэгэн гот одоо боловсролын яамнаас ч юм уу сайдаас ярьж байгаа за зарим хүмүүс ярьж байгаа болохоор багш нарыг зүгээр мөнгөөр айлгаад байгаа. Багшийн цалин одоо 3.5 сая буюу $1000 төгрөгөд одоо тэдэн их 80 төгрөг хэрэг болно. Энэ бол байхгүй мөнгөө гэдэг. За окей тэгвэл байхгүй мөнгө юм бол яагаад байлгах юм гээд. За тэгэн гот бас би зүгээр энэ дээр харж байгаа зөвхөн багшийн цалин ингээд нэмнэ гэхээр эмчнэр яах юм цагдаа нар яах юм бэ гэд бусад салбар барьцнаа. Тийм учраас нэмэхгүй гэд. Нэг ийм үнцэг харагдаад байгаа юм. Бас яг энэ бас үндэслэлтэй. Зөвхөн миний харж байгаа үнцэг юу вэ гэх юм бол багшийн цалин угаасаа улс их орны хөгжил чинь өөрөө боловсролын хөгжил, эрүүл мэндийн хөгжил, тэгээ нийгмийн хөгжил гэж явах бах. Тэгэхээр боловсролын хөгжил рүүгээ тий. Тэгэхээр энэ багш нар чинь яагаад үндсэндээ зүхтаагаад алга болоод байгаа гэдэг суур шалтгаанаа илрүүлэхгүйгээр нөгөө уулныхээ нэрлэгдсэн мөнгө ингээд айгүй хэцүү байгаа багш нар дээрээ дахиад мөнгөөр айлгаад 100 тэрбум төгрөг гэдэг. 100 тэрбум төгрөг гэдэг чинь ингээд айгүй том сонсогдож байгаа байхгүй. 100 тэрбум төгрөгөөр одоо ингээд нэмэгдүүллээ энэ төр гэл те. Тэр нь өөр их сурвалж бас нэг нь хувьцат зардлаас нэмлээ гэл, нэг нь болохоор яг багшийн цалин нэмлээ гэл. 100 тэрбум төгрөөр нэмэгдсэн бол жил болгон 100 тэрбум байх хэрэгтэй шүү дээ. Тэ? За гэтэл 100 тэрбум төгрөгөө бүх багш нартаа хуваачгаад тэр чинь одоо нэг багш дээр нэг 4% нэмэгдэл. Шалахгүй болчиход байна. Тий, 4% гэдэг чинь 40,000, 50,000 төгрөг те. Гэсэн үг болчихж байгаа байхгүй. За тэгэхээр одоо байгаа нинэ. За тэгвэл шатараас арга хэмжээ нь юу юм бэ? Тэгэхээр би бол тэр бас Нарбай сайтын яриад байгаа юм дээр жоохон шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Юу гэхээр 3 жилийн дараа нэмнэ гэж байгаа. Энэ бол угаасаа судалгаагаар байгаад байгаа. 3 жилийн дараа нэмэх боломжтой гэдэг нь. Гэхдээ шатараас арга хэмжээг тайлбарлахгүй байхгүй. За энэ сардаа ингэн хуулийн хугацаанд ингэдгийн те. Нөгөө оюутны сайд чинь нэг гарч ирээд хамтаа тэмцээн мэмцэгээ болоо авчихсан шүү дээ. Тэрэн шиг би бол Нарбай сайтыг тэр багш нартайгаа нийлээд энэ хуулийг өргөжөөсэй гэж боддог. Үйлдвэрчнэрийг хамтраад өөрөө улсын хурлын гишүүн өөрөө хууль барих хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгэхээр зүгээр одоо ингэдийн одоо багшийн цалин гээд $1000 хүрэх нь бол үндэслэлтэй байна. Энэ нь бол одоо Монгол улсын дундаж цалингаас төдөөөр өндөр юм байна. Энэнд хүрэх арга хэмжээ тэдэн сарын дараа ингэх боломжтой байна. Тэ? Одоо сайдын багц юм уу эсвэл боловсролын багцаас нэг иймэрхүү юм гаргаа шийдчихлээ тэ. За өөрөө дотоод бол нэг гүйцэтгэлийн үнэлгээний 50%-ийг нь ингээ өглөө 50%-ийг нь ингээр болчлоо. Энэ бол өөрийнхөө хэмжээнд авж байгаа арга хэмжээ واخгүй нэг айл дотроо. Тэ? За бусад их сурвалж буюу гаднаас бол яах вэ гэхээр бид нэг тэдэн сарын дараа нэг ийм арга хэмжээнүүдээр цалин ингэж нэмэгдүүлээ, эсвэл үнэлэмжийг ингэж нэмэгдүүлээ, эсвэл эрх зүйн оршин ингэж сайжруулъя гэсэн ийм ярьчих юм бол гэж бодоод байгаа хөө. Тэрнээс бол 3 жилийнхээ цаатлыг бол мэдээд тах шиг байна. Зөвөр нөгөө бидэрт ойлгохгүй байх шиг байна. Тэрнээс бол судалгаа нь бол байгаад байгаа. Би бас ингээд судалж үзсэн байхгүй. Ер нь яг $1000 төгрөг үл яг яах юм гээд. Тэгсэн чинь нэг 3 жилийн юм харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ шатараас арга хэмжээ авч. Тэрнээс одоо яг ингээд бид нар шууд жагсангууд пак гарч ирээл шууд 1000 болохгүй. 1000 болохгүй. Ягаад тэр чинь одоо өөрөө $400 байгаа цалин шүү дээ. Ядаж 600 болно те. Тэгээ 800 гээд ингэдэг ч юм уу те. Нэг ийм байгаан болов гэж харсан шүү зүгээр. Хальт харахад зүгээр мэдээллийн буруу сэвээд байгаа мó, сайд буруу яриад байна уу, сайт нь буруу сэвээд байна үгээ би нэг битсэн. Тэгэхээр яг ярианаас нь яг тэр нэг юм бүтлгүү ч гэх юм эсвэл санамсаргүй үгийн алдаад одоо миний энэ ярианаас ч гэсэн тастуул нэг сонин юм гарна шүү дээ тий. Тэгэхээр яг тэрийг нь тавьчаад байна уу даа л гэж би харсан. Зүгээр 3 жил гэдэг судалгаа бол байгаа юм байлаа. Тэр судалгаагаа зүгээр одоо энгийн би харахад тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг энэ дээр нэг жоохон бас улс төрийн юм их яваад байна л та тий. Манайхнаар улс төр хийж байгаа хөө. Тэнгүүт би саяхан нэг бас нэг статистик харсан. Халамж гэдэг нэг аатай том данхайсан төсөв байдаг юм. Тэгэд халамжийг ба шүү дээ тий. 10%-аар бууруулахад хэмнэхэд гэсэн бууруулах биш. Хэмнэхэд багшийн цалин зүгээр үндсэн цалин 2 сая болохоор байгаа байхгүй. Гэдэг чинь 10% халамжаасаа танахад багшийн цалин одоо 2 сая хүрчихэж шүү дээ. Тэгэхээр ахаад халамжаас ч юм одоо тэр нөгөө локо гişүний яриад байгаа шиг тэр төрийн өмчт хувьцаат компани шийдэл нь бол байгаа юм байна. Гол нь одоо энэ чинь нэг яг улс төрийнхөө эрх ашиг дээр ирэхээр яадаг юм байгаа тий. Тэгэд ер нь энийг $1000 гэдэг нэг яриад шүү тийм үү. Энэ өөрөө яг хэр одоо зөв шаардлага яг доллараар ярьж тэмцэх нь зөв юм уу эсвэл 3 сая 500 гэд мөнгөндөө ярихаар бас л нөгөө инфляци центрын яадаг. Энэ тал дээр ер нь ямар хөө. За $1000 гэдээ үтсэн. Тэгсэн чинь нэг юм жоо яадаг жишээ ярьчих уу.
Би ингээд өөр дөрөл ярьчих да одоо нөгөө юу яасан 2017 онд дархнаас ирээд ингээд хувийн сургуульд орохгүй юу. За одоо гэр бүлээж бодъё, хөгжлөө бодъё, модъё, хотод бас ажиллаж үзье. Улаанбаатарын багшаар ямар байдгийг бол ингээд одоо 27 отол гэсэн үг шүү дээ тий. 20 хэдтэй болоо 28 хэдтэй болоо. Тэгээд ирсэн. Тэгээ надад цалин гээд нэг 2,500,000 төгрөг гэдэг. Хоёр. Оо ямар өндөр цалин бэ гэдэг. Би бодож дотор за би яг $1,000 цалинтай болчлоо гэдэг. Тэгээ одоо ингээд цалингаа ингээ харж байгаа байхгүй. Шинэ миний цалин ингээ нэмээд байгаа миний ингээд ажиллаж байгаа байгууллага. Тэгэн гот одоо 3,500,000 ч юм уу 4 сая цалин авч байгаа гэж бодъё л да тий. Тэгэн гот тэр нь дахиад $1,000 байгаа байхгүй. Тэгээ би одоо ажил олгогчдоо ингээд 1,000 одоо юу гэдэг одоо цалин маань нэмсэнд баярлаа гэж хэлээд байдаг. Худалдаа авах чадвар нь хэвээрээ байгаад байдаг. За бүр нарийн яриул заяа. Тухайн үеийн $1,000 буюу одоо мөнгө 2,500,000 төгрөгөөр байрны түрээсийг төлөөд, цалингийнхаа зээлийг төлөөд, гэр орноо одоо хүнсээ цуглуулад ингээд хангалттай байсан бол одооний 1,000-аар тэгж чадахгүй ч. Тэгэхээр нөгөө долларын өсөлтөө инфляцийн өсөлтөнд давчихсан гэж харах юм уу? Монгол төгрөгийн ханшин бүр тэрнээсээ унтсан гэж хэлэх юм уу? Нөгөө $1,000 гэдэг зүйл чинь өөрөө нэг юм материалыг золиулж байгаа байхгүй юу? 1,000 төгрөг ханчвал яхан чинь одоо 1,000 хүрэхгээ ингээд явсараад нэг 3,500 гэдэг цалинд хүрэглээ. Бөө юм болоод 3,500 төгрөгцөн чинь 3,500 чинь долларлоо хөрвүүлсэн чинь $600 болсон байвал яах вэ? Тий. Тэгэхээр 1,000 гэдэг тоог нь барихаас илүүтэйгээр шалгуур үзүүлэх шаардлага арай өөрчлөл яасан юм бэ? 1,000 бол зүгээр л нэг юм жижиг шалгуур те. За нэг одоо equivalent буюу одоо тэнцвүүлвэл нэг тиймэрхүү гэдэг ч юм уу. Нэг ингэж бодвол яах вэ гэж би бодоод байгаа юм. Түүнээс яг 1,000 гэдэг тооноор харахад их гоё, нийгмиг гоё урайлна те. А гэхдээ 1,000 гэдэг тоо чинь өөрөө юм одоо миний жишээн дээр юм байна шүү. Тэгэхээр багшийн цалин нэмлээ гэдэг 3,500 боллоо гэдэг доллар маргааш 4,000 болчихвол яах. Ханшийн савлгааг $800 болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ өөрөө нөгөө буруу. Тэгэхээр зүгээр энэний оронд харин яах ёстой вэ гэхээр цалин ингээд нэмэхдээ хуулийн заалтан дээр сольжмаар юм шиг байна. Эсвэл тэр цалингийн шатлал гэдэг юм одоо за би ямар улс төрч юм биш тэрийг мэдэхгүй. Зүгээр үндсэн миний бодож байгаа зүйл юу гэхээр суур цалин хэд байна. Окей. Нэг асуудал нь. За хоёрдугаарт нь 2 жилд нэг юм уу 1 жилд нэг удаа. За 2 жил гэхгүй бол бас нөгөө жил болгоно тэрийгээ дийлэхгүй ч магадгүй. Инфляцийн дундаж төвшин. Одоо энэ жил инфляц 14, дараа жил 16 байлаагүй л 15%-аар сүр цалин нэмэгдүүлнэ. Дагаад бүх юм нэмэгдэж шүү дээ. Зэргийн нэмэгдэл, анги даалттай, амралтын мөнгө бүгд нэмэгдэнэ. Тэгэхээр чи 2 жил нэг удаа 15%-аар нэмэгдэж болж байгаа шүү дээ. Тэгэхээр жил $5 өсөлт гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр инфляцаа дагаад явчаа. За 3-аар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг одоо бусад улс их орнуудын жишээгээр ингээ харах юм бол одоо доотлон 4%, тэгээ 6%, 10% руу явуулт юм байна. Төсвийн зардлын 20% байгаа шүү ядаж тий. Тий, тэгвэл ДНБ гин штэ бүр. Тий. Төсвийн зардал юм ш ДНБ гин. Ааха. Тэгвэл одоо манайх чинь одоо нэг эдийн засгийн юм гिचвэл одоо юу гэдгийг манайх одоо 3.7 дээр явж байгаа байхгүй юу? 6 болох чи гэдэг. За одоо бүр юу гэдгийг манайх шиг одоо ийм одоо төвжирлийн асуудалд ортцсон. За хүүхдийн төрөлт ихтэй тэ залуу улс гэж үзэх юм бол 12 ч болгож болох байхгүй юу? За яаж болох вэ гэж байгаа юм. Төрөний ярьдаг шиг. За нэгэнт өгцөн халамжийг бол бид нар ингээд бас бууруулах гэхээр нөгөө халамж авч байгаа хүмүүс ч эсэргүүцсэн шүү дээ. Сая ингээд тэтгэврийн доод хэмжээг сая 500,000 болгоё гэд ярьлаа шүү дээ, тэ. Тэгвэл сая 500,000 болчоор чинь багшаасаа одоо ажиллаж байгаа багшаас өндөр цалин авдаг тэтгэврийн хүн болчоор чинь багш нар чинь шууд тэтгэвртэй гарыг гэж үзсэн шүү дээ. Тэ. Зүгээр энгийн жишээ ярьж тэр чинь татвар төлөхгүй юм чинь гар дээр авна шүү дээ шууд. За нөгөө талаас нь үзэх юм бол баялагын сан гэж байгаад байдаг. Одоо хүмүүс баялагын сан гэж их ярьдаг. Манай Монгол улс ч их ярьдаг. За энийг бол одоо сайн хэрэгжүүлж байгаа газар бол өмнө гомь байх шиг байгаа Эрдэнэ тентэр. За тэгвэл уул уурхай амнат гэж байгаад шүү дээ, тэ. Одоо нэгэнт манайх уул уурхай орон. Одоо сая ингээл нэг юм газрын дор хашигт малтуулж шүү дээ. Тэгвэл одоо Монголын одоо энэ тэргүүлэх одоо аж үйлдвэрийн энэ одоо салбараас боловсролоо тодорхой төсвийг зарцуулна гэдэг ийм заалт орломор аахгүй. Тэнгүү тэр нь шууд ингээд сайдынхаа боловсролын багш руу орж ичдэг. Жил болгоны одоо нүүрсний борлуулалтын тэдний хувь нь ишээгээ гэдэг ч юм уу. Ийм байдлаар нөгөө боловсролынхаа санг арай жоохон бяртаа болгож өгд юм байна. А тэгэхгүй болохоор яг бүгдээрээ адилхан тэндээсээ авчаад тэгээд хуваарлахаар чинь нөгөө буцаа дид бүтсэн төвлөө дээр гарчаад байгаа байхгүй. Ягаад тэр нөгөө уул уурхай амчин тэрнийгээ зөөн. За тэгээ хот эмчин тэрийгээ зөөн. За сум болгон соёлын төвтэй байна. Сум болгон иймтэй байна гэдэг ингээд нөгөө нэг дид бүтц руугаа их анхаарат байдаг. Гэтэл хүнийхээ хөгжил рүү анхаарахгүй байгаад байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр зүгээр инфляцийн түвшин дагдаг, өсдөг цалинтай. За мэдээж жил ахсан цалингийн системтэй хуучин нөгөө нэг одоо залуу багш, хуучин багш, настай багш хоёр ч одоо нэг юм ижил цалинтай болчиход шүү дээ. Гэтэл яг сайн туршлагаар бол хуучин зүв байгаад байгаа байхгүй. Ажлах тусмаа зэргийн нэмэгдэл нөгөө нэг цалин нэмэгдэж яадаг. А тэгвэл бас энэ чинь системдээ хүн үлдэнэ. Тогтвортой. Тий. А дараа нь бол мэдээж яах нь нөгөө
одоо боловсролын багшийн бусад одоо хөгжил төр суралцагчийн хөгжил, байшин, тоног төхөөрөмжийг хангах зүйлийг нь юунаас гаргаад ирэх гэж байгаа байхгүй юу? Улс их орны тэр одоо тэргүүлэх ажил дүрийн салбарын тодорхой орлогын хувьас шүү. Ингэж ийм одоо хөгжил байдгийн байна гэж ингэж л харсан. Ер нь бол тоон дүн тавихаас илүү хувь ер нь бол хамгийн найдвартай гэж би бас бодоод байдیں۔ Та хуваар авахгүй юу? Тийм, хувь. Инфляцтай холбоочно гэдэг ч юм уу те. Одоо яг түрүүний дээр 6% те. Тэгэл гадагшаа гаргаж байгаа нүүрсний одоо бүр ярил тоон тутмаас нь одоо юу ч гэдгийг бүр ингээд хувь хэмжээгээр заачвал эдийн засаг тэртээ дөрөв өснө. Дагаад хувь өснө л гэсэн санаа шүү дээ тий. Тэн дээр харин нэг юм байгаад байгаа маа. Тэгээд за одоо үнэлэмж гэдээ бас нэг юм байж байгаа. Одоо за бидэд бол цалин гэдэг нэг юм байж байгаа тий. Багшийн үнэлэмж гэж яг одоо бас юу гэж ойлгож байна. Цалинтай бас энэ хэр холбоотой байх юм. Үнэлэмжийг бас яаж өсгөж болдгийг. Одоо жишээ нь гадны улсуудад жишээ нь Солонгос, Япон энэ төр бол нөгөө хувийн бизнесүүд нь боловсрлоос айгүй их дэмждэг. Сая бол маах жишээ нэг юм хууль гаргалаач боловсролын салбарт хөрөнгө оруулах гэх тийм. Гэхдээ тэр нь бол яг багш руу чиглэхгүй л байгаа юм л та. Тэнгүүд гадны за Хонконгоор жишээ авахад Хонконгод бүр багш нар руугаа ингээд чиглэсэн хувийн бизнесүүдийн бүр юм одоо лоялти гэдэг юм уу хөтөлбөрүүд байдаг. Тийм. Одоо худалдаа авалт хийхэд жишээ нь багш хүн худалдаа авалт хийхэд эргүүлээд кэшбэк өгдөг ч гэдэг юм уу. Эсвэл дискаунтууд байж гэдэг ч гэдэг юм тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо жишээ нь яг өөрч бодол бас ганцхан цалин гэдэг ингээд нэмээд үгээр тийм. Тий, яг хуу мэдээж яг хуу нөгөө нэг цалин нэмэгдүүл үнэлэмж нэмэгдэнэ гэж байгаа. Энэ нэг хэлбэр надад нийгмийн үнэлэмж гэдэг юм биш үү те. Багш гэхээр одоо юу гэдэг нь те. Одоо өнөөдөр багшийн баяр гэж байна. Тэгүн гот ч н одоо сая бол бас нэг айгүй сонин юм ингээд сошиалэр явсан бохгүй юу. Одоо багшны баярын өмнө эцэг хурлын битгий суугаараа гэдэг. Сошиал дээр болсон юм шүү дээ. Багшийн баяр одоо бид нар ч нэг ажиллаа хийх гэдэг хурлаа зарлаж байгаа шүү дээ. 9 сард угаасаа л онцлог үнэлгээгээ авал хурлаа хийдэг үстэй. Энэ хичээлийн жил ингэн тэгнэ гэдэг. Тэгсэн чинь эцэг эхчүүд дээр сошиал дээр гэж байхгүй. Одоо хуралтын суувал наадвал чинь баярынхаа бэлгийг нэх гэж байгаамаа. гэж байгаа. Бүр тэгж явж байгаа юм уу? Тий, бүр байгаа шүү дээ пост комментүүд нь. TV5-ын тэр Доржогийн багшийн талаар ярьсан постны доор коммент байгаа. Одоо хуралтан сууж болохгүй гэдэг. Ягаад тэр наа багш чинь мөнгө нэхнэ гэдэг. Тэр үнэлэмж тийм одоо өлөн гэх юм уу те. Бидний ч одоо нэг юм хурал хийж мөнгө авдаг хүмүүсгээ ботцоо байгаа байхгүй. Тэгж юм. Гэтэл тэр чинь угаасаа л намар хийх ёстой, үйл хийх ёстой, хавар хийх ёстой. За тэр нэгдүгürt би энэ дээр айгүй хэрэгдүүлсэн. Энэ чинь системдээ хүн үлдэнэ. Тогтвортой. Тий. Дараа нь бол мэдээж яах нь нөгөө одоо боловсролын багшийн бусад одоо хөгжил төр суралцагчийн хөгжил, байшин, тоног төхөөрөмжийг хангах зүйлийг нь юунаас гаргаад ирэх гэж байгаа байхгүй юу? Улс их орны тэр одоо тэргүүлэх ажил дүрийн салбарын тодорхой орлогын хувьас шүү. Ингэж ийм одоо хөгжил байдгийн байна гэж ингэж л харсан. Ер нь бол тоон дүн тавихаас илүү хувь ер нь бол хамгийн найдвартай гэж би бас бодоод байдیں۔ Та хуваар авахгүй юу? Тийм, хувь. Инфляцтай холбоочно гэдэг ч юм уу те. Одоо яг түрүүний дээр 6% те. Тэгэл гадагшаа гаргаж байгаа нүүрсний одоо бүр ярил тоон тутмаас нь одоо юу ч гэдгийг бүр ингээд хувь хэмжээгээр заачвал эдийн засаг тэртээ дөрөв өснө. Дагаад хувь өснө л гэсэн санаа шүү дээ тий. Тэн дээр харин нэг юм байгаад байгаа маа. Тэгээд за одоо үнэлэмж гэдээ бас нэг юм байж байгаа. Одоо за бидэд бол цалин гэдэг нэг юм байж байгаа тий. Багшийн үнэлэмж гэж яг одоо бас юу гэж ойлгож байна. Цалинтай бас энэ хэр холбоотой байх юм. Үнэлэмжийг бас яаж өсгөж болдгийг. Одоо жишээ нь гадны улсуудад жишээ нь Солонгос, Япон энэ төр бол нөгөө хувийн бизнесүүд нь боловсрлоос айгүй их дэмждэг. Сая бол маах жишээ нэг юм хууль гаргалаач боловсролын салбарт хөрөнгө оруулах гэх тийм. Гэхдээ тэр нь бол яг багш руу чиглэхгүй л байгаа юм л та. Тэнгүүд гадны за Хонконгоор жишээ авахад Хонконгод бүр багш нар руугаа ингээд чиглэсэн хувийн бизнесүүдийн бүр юм одоо лоялти гэдэг юм уу хөтөлбөрүүд байдаг. Тийм. Одоо худалдаа авалт хийхэд жишээ нь багш хүн худалдаа авалт хийхэд эргүүлээд кэшбэк өгдөг ч гэдэг юм уу. Эсвэл
дискаунтууд байж байдаг ч гэдэг юм те. Тэгэхээр энэ тал дээр одоо жишээ нь яг өөрчлөн бодол бас ганцхан цалин гэдэг ингээ нэмээд үгээр те. Тий, яг хуу мэдээж яг хуу нөгөө нэг цалин нэмэгдүүл үнэлэмж нэмэгдэнэ гэж байгаа. Энэ нэг хэлбэр надад нийгмийн үнэлэмж гэдэг юм ба штэ тий. Багш гэхээр одоо юу гэдэг нь тий. Одоо өнөөдөр багшийн баяр гэж байна. Тэгүн гот ч н одоо сая бол бас нэг айгүй сонин юм ингээд сошиалэр явсан бохгүй юу. Одоо багшийн баярын өмнө эцэг хурлын битгий суугаараа гэдэг. Сошиал дээр болсон юм штэ. Багшийн баяр одоо бид нар ч нэг ажиллаа хийх гэдэг хурлаа зарлаж байгаа шүү дээ. 9 сард угаасаа л онцлог үнэлгээгээ авал хурлаа хийдэг үстэй. Энэ хичээлийн жил ингэж тэгнэ гэдэг. Тэгсэн чинь эцэг эхчүүд дээр сошиал дээр гэж байгаа юм. Одоо хуралтын суувал наадвал чинь баярынхаа бэлгийг нэх гэж байгаамаа. гэж байгаа. Бүр тэгж явж байгаа юм уу? Тийм, бүр байгаа штэ пост комментууд нь. TV5-ын тэр Доржогийн багшийн талаар ярьсан постны доор коммент байгаа. Одоо хуралтан сууж болохгүй гэдэг. Ягаад тэр багш нар чи мөнгө нэхнэ гэдэг. Тэр үнэлэмж тийм одоо өлөн гэх юм уу те. Бидний ч одоо нэг юм хурал хийж мөнгө авдаг хүмүүсгээ ботцоо байгаа байхгүй. Тэгж юм. Гэтэл тэр чинь угаасаа л намар хийх ёстой, үйл хийх ёстой, хавар хийх ёстой. За тэр нэгдүгürt би энэ дээр айгүй хийгдүүлсэн. За хоёрдугаарт одоо ингээд нэг юм юунд орё л да үнэлэмжийн талаар ярьж байгаа учраас одоо нэг юм хүүхэд нэг хэрэг тарилаа гэж бодож. За ингээд одоо зүгээр энэ зам дээр явж байгаа юм шиг төгжрөл ярьчих. Ингээд зам хөндлөн гарч байгаа нэг хүүхэд ингээд санамсаргүй байдлаар хүүхд юм чи гүйдэг тийм үү машин урдуур. За тэгээ шүргүүлчлээ. Эсвэл сураантай явж байгаа явган гарц дээр ч юм уу мопед ч юм уу одоо энэ юу унж байгаа нөгөө эко байк унж байгаад нэг явган хүнийг одоо мөргөчлөө гэж бодож байгаа. Явган зам дээр ч юм уу те. Ямар нэгэн байдлаар жижиг гоослол гарлаа шүү дээ. Асуулт нь аль сургууль уу? Ангийн багш чинь хэмб. Цагдаа дээр дуудангууд аав ээжийн дуудахгүй. Эхлээд ангийн багшийн дууд. Тэр үнэлэмж нь нөгөө талаасаа зөв юм шиг боловч энэ эцэг их нь яг ямар үргэлжлээд байгаа гэдэг асуулт гараад ирж байгаа юм. Тэнгууд нөгөө стресс чинь үнэлэмж рүү энэ луг гараад ирэнгүүт цагдаач ангийн багшийг загнаал хүүхд тарсангүйгээл ээжийн ч загнаал нөгөө нэг айгуул бэлдсэн үнэн ч загнаад ингээд нөгөө багш чинь нөгөө үнэлэмж нь унаад байгаа юм. Тэгээ нэг ялтай юм шиг хүний өмнөөс нөгөө номхон тэмээг ноолоход амархан гэдэг шиг цагдаад очиж нэг загнуулаад захиралдаа орж нэг загнуулаад ээж аавд нэг загнуулаад тэр үнэлэмж гэж юусэн юм. Хинч яагаад багшийг хамгийн сүлд дуудахгүй байгаа. Яагаад хамгийн түрүүнд тэр нэг анги өдөрцсөн багш очсон тэгээд энд уулзаа зогсож идэв. Тэр үнэлэмж өөрөө энэ цагдаа хүртэл энийг ойлгох хэрэгтэй байхгүй ээж аавын дууд. Дараа нь багш нь гэрчээр орж болно шүү дээ. Тэгээд сургуулийн биш орчин. Тэр дандаа сургуулийн биш орчинд л болдог шүү дээ. Тэгээд дандаа ангийн багш. Гэрлүүгээ харих замдаа ч юм уу амралт өдөр ч юм уу улирлын амралтаар ч юм уу те жижиг юм юмнууд бол тийм тэгэхээр үнэлэмж хоёрдугаарт энэ багш байгаа. За гуравдугаарт үйлчлэгээний газруудаар орж байгаа. За тэгээд би санамсаргүй байдлаар нөгөө нэг байр хаяа явж байгаа нэг юм багш тэмдэг нөгөө дархны багш тэмдэг үзсэн явжсэн байхгүй. Тэгэд бол надад л нэг ихтэй байр зарахгүй л лээ. Зүгээр би нөгөө тэрийгэ мэдхгүй байгаа юм чинь. Зүгээр л пижака өмсцөл явж байгаа байхгүй. Тэгэл яах вэ? Амаараа ингээл юм яриад тэгэл ингээл би ч өөрийгөө бол айгу гайгүй багш гэж бодоо яваад байгаа шүү дээ. Тэгэл нийгмийн статус гайгүй болцсон гэж бодоод яриад яваад байдаг. Миний тэмдэг намайг тэгэл жоохон ингэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг ингээ багш тэмдэгэ зүгээд ингээд үйлчлэгээний газруудаар ороход бидэрт яаж харьцах вэ гэж би зүгээр туршиж үзмээр санагдсан. А эсвэл багш royalty card гэдэг би тэгэд нөгөө чиний нөгөө гаргаадсан нөгөө Монсын карт биш үү? За тий. Тэгсэн чинь тэнд очисон чинь ийм байгаа байхгүй юу? Яг ингээд бодит кейс зөө. Яг ингээд ихнэр өвдөөд за би халуураад сая одоо багшны баярын өмнө тэгээ хүүхд халуураад таниад өрөөд эмэнд гардаг байхгүй. За тэгсэн чинь тэр эмч ямар үнэтэй юм бэ? энэ тийш. Хоолойны нэг эмч 20-30 мянган уу? Тэгээ ингээд нэг 100 мянган төгрөгийн юм болох гээд байгаа. Тэгээ би бодохгүй заа байц купе уншилах гэдэг. Тэгсэн чинь нөгөө донк гээл нөгөө багш карт ч лөө багш өнгөлт орж ирд. Тэгээ би нөгөө Монсын юунаас асуудаг байхгүй нөгөө охноос. Хүш ах нь багш штэ нөгөө багш карт оршуулж яах вэ гэдгсэн чинь танд аппликейшн чинь байгаа мó. Тэгвэл таних ингээд тэдэн хувь хөнгөлөгдөн штэ гэдэг нэг 9 гүн 10% илдэг байхгүй. Тэнгүүд би чи бүү Монс апаар нь бол ингэ юм байна гэдэг. Тэн дээр нэг реклам байгаа Монс ап бол тэгээд. Тэнгүүд пөөх би чинь 90 хэдүүлөө 88 мянган төгрөг авах гэдэг байхгүй 100 мянган юм чинь. Дааш надад нөгөө аппликейшн байхгүй. Тэгээ би бодон гутаа. За ер нь эний чинь хэрэглэх ёстой байна. Ягаад тэр эн чинь нөгөө миний үнэлэмж болчих жоох байхгүй. Нөгөө эмийн сан намайг үнэлээд нь штэ тий. Эмнэлэг. Нөгөө та ингээ багш юм чинь бусдаас илүү 10% хөнгөлт авангууд надад амар гоо санагдсан. Тэгээд тэр охин бол надад айгуугаа тайлбарлаж өгсөн. Та одоо ингэрээ дараа эрэхтээ та ингээд шууд анханаас худалдаа авалт гэдэг каснаас өмнө энэ аппликейшнээр уншуулчих юм бол аппликейшнээр уншуулгууд купен банк руу холбогдоод тэгээ нөгөө 100 мянга чинь 90 мянга болох юм шүү дээ. Ингээ тэгээд 10 мянга төгрөг надад хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр л нэг юм авах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл Монсоос зөндөө юм авдаг шүү. Насан туршдаа л авдаг шүү бид нар. Тэгэл и баримтыг л уншуулдаг те. И баримт чинь өөрөө тэр и баримтаас илүү хэмнэлт байгаа байхгүй юу? Харин тий одоо энэ дээр нэг юм айгүй буруу ойлголт байгаа нь ингэж байгаа. Одоо Монс бол хувийн бизнес юм байгууллага тийм үү?
Тэд нар чинь багшийн цалин нэмэх одоо үүрэггүй шүү дээ. Зүгээр л нийгмийн хариуцлага нийгмийн үлээ. хариуцлагынхаа хүрээнд өөрсдөөсөө мөнгө гаргаад ингээ хийж байгаа. Би тэгээд саяхан бас нэг тэр сэтгэлдлийг харж байгаа юм. Монс багш нартаа зориулж ийм хөнгөлөлтийн ийм аппликейшнтэй боллоо гингүүт багш нар дотор бас их асуудал байна. Оо цалин нэмгэсэн чинь ингэж бид нарыг гаргалж хуурах гэж байгаа юм байна гэд ингээд. Тэр нөгөө цалин үнэлэмж хоёроо нөгөө холилдсон. Цалин бол төрөл шийдэж штэ. Тэнгүүт хувийн хвшлүүд нь хөөрхий одоо банк хүртэл ингээд багш нар зориулсан бас аппликейшн гаргачихж байгаа. Өөрөөр хэлбэл банкны апаар юм уу картаар ингээд жишээ шунхлагаас бензин авъя те багш хүн. Тэгэхэд буцаага тодорхой хувь нь кэшбэкээр ордог ч гэдэг юм уу. За тэгээ хит хитэн тийм брэндүүд бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа байхгүй. Одоо сайн жишээ нь багш нар зориулаад электрон бараан дээр ингээд ингэнгүүт хүмүүс юу гэж ойлгох гэсэн чинь зарим нь багшийг доромжилж гин гэж ойлгох юм. Харин тэгээд хэлээ тэр постч дор тэгээд л шүү дээ. Гэхдээ эн чинь тэгээд одоо би ч гэсэн одоо багш нартай ингээд сургууль мөрөлтөө жоохон гайгүй айтайх өгчих гэж одоо доромжилсан болох юм уу? Харин мэдэхгүй. Тэгэнгүүт тэрийг ингэж өдөөдөг бас нэг төрлийн хүмүүс байна. Одоо жишээ нь тэр ингээд нөгөө яг хоо чиний ажил чинь цалин нэмэх биш байхгүй юу? Чиний ажил багшийн хөгжлийг дэмжих байхгүй юу? Хөгжлийг дэмжиж үнэлэмжийг нэмэгдүүлэх тийм. Тэгэхээр чи одоо цалин нэмэгдэр чинь одоо тэгээд очиод загсангууд нэмэгдээд байгаа юм байхгүй учраас хууль эрх зүйн хүрээнд нь ч юм уу тийм шаардлагын зөв тавиад за тэгээд одоо энэ сайн дурын байгууллагууд компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд багшийг яаж дэмжиж болох уу гэдэг саналууд нь нэгтгэгдээд тийм. Ингээд гоё бас нэг явчул зүгээр л харагдаад байгаа. Одоо ингээд тоон жишээн дээр ярихаар хүмүүс их айгүй ойлгоод. Жишээ сая төгрөгтэй багш байл л да. Номонгоос бүтээгдэхүүн номын хүртлэн дээр дэмжиж орё гэдгийг илэрхийлсэн шүү дээ. Тэгэнгүүт номонгоор үйлчлүүллээ. 10% гэдэг чинь сая төгрөгийн худалдаа. Хөтөлгөч юу point өгч шүү дээ. Univision-ийн киног үзчихсэн үстэй ядаж. Тэгээд нэг team талаас нь ойлгохгүй. Би надад бол айгүй хэрэгтэй л байна. Банк бүр кэш өгье гэдэг байхгүй буцаагаад. Cashback үү? Cashback. Вау. Тэгээд зүгээр л ингээд тэгвэл наадах чи энэ жил юу яа л да жоохоо багшийн цалин үнэлэмж гэдэг зүйл зүгээр л нийгмийн хариуцлагын хүрээнд багшийн хөгжлийг дэмжиж байгаа гэж зарлахгүй яг энэ цалинтай холбоочгоор уурлаад байгаа юм шүү. Цалинтай холбоогүй зүгээр ярьж байгаа хүмүүс албаар цалинтай холбож гаргаж ирдэг. Цалин юм гэсэн чинь л нэг ийм нэгэ дундлаа гэдэг. Уг нь болохоор хоёр хөндлөө юм. Аль болохоор багшаа дэмжиж гэдэг ингээд нөгөө холбооноос хийж байгаа ажил багхгүй. Тэгвэл тэр сайд мэй зарлаад байгаа буруу байгаа юм уу? Танилцуулаад байгаа нь. Энэ нөгөө нөхөн гарсан төр зогсож байна шүү дээ. Багш нар нь ч гэсэн үгүй сайд нь ч гэсэн одоо багш нарынхаа үнэлэмжинд угаандаг санаа зовол хилээд байгаа юм. Хилээд байгаа. Гэхдээ тэгээ хамтруулах хүчтэй л байх л та тий бас. Тэгэхгүй бол хүмүүс чи бас нөгөө байгууллагч орж ирэхгүй шүү дээ. Тэнгүүт л ерөөсөө яам нь хамтрахгүй хүн орж ирэх юм уу? Орж ирэхгүй хэцүү шүү дээ. Яам чи нөгөө ядаж эн чинь нөгөө багш нарын энэ шинэ дараа аюулгүй байдал дээр нь биш дараагийнх нөгөө нөхөн гарсан өнгөрөөд мэдээллийн аюулгүй байдал дээр нь хамтрахгүй аюулгүй байдал дээр нь яам нь өөр хяналтаа тавина гэсэн үү? Хяналтаа тавьж явах хэрэгтэй байхгүй тий. Гээд ингээд нэг ийм асуудлууд байгаамаа. Одоо UBCAP жишээ нь багш нар зориулаад бас километрийн хөнгөлт өгье гэж байгаа. Хэд болох вэ? Ер нь бол одоо М-тэй хамтарсан дүнгээр 1200 болцсон байна. За. Тэнгүүт дахиад багш дээр юу гэж болох вэ? Энэ дээр хэдүүлээ хэлэлцээр яриа. Гэхдээ багш таксигаар хямдхан явдаг болчихно гэдэг чинь одоо уг нь ингээд Гэхдээ наадах чинь л ариун үнэлэмж байхгүй юу? Тэгтэл нөгөө үйлчилж байгаа байгууллагууд нь энэ багш нар гэхгүйгээр харин ч багштай хүндэтгэлтэй харилцаад эхлүүл тэ. Тэгвэл бүр гоё болох нь шүү дээ. Энийг л хэдэн багш нартаа нэг ойлгуулдаг арга зам юу байдаг юм бол гэж бас бодох юм. Нөлөөллийн аян хийх юм байна да наадах чинь. Тэгээд за ингээ үнэлэмж ингэдлээ гэж цалин ингэлээ. Одоо тэгээд дахиад багш нар ажил хаях гэдэг юм чи тий. Тийм 5 ажил хаях гэдэг юм уу жагсах байгаа юм шиг байна. Хаяа нэг гэдэг чинь арай өөр л дээ. 5 чинь бүтэнсээ өдөр шүү дээ тий. Баярын өдрөө гэдэг. Тэгээ 5 чинь нэгтгэлтэй 4 5 тийм биш дээ. Ямар сони дандаа тэгдэг. Тэгээ 6 л юм байлгүй. Баярынхаа өдрөөр гээд 5-нд одоо жагсна гэдэг. Яг баярын амралтын өдөр байж болох юм л да тий. Хүмүүс харин ч их цуглах юм болов. Энд яах юм бэ? Тийм энэ дээр зогсоод. Тэр. За хот явчихлаа. За тэгээд одоо ингээд би бас нэг юм бодох ингээд нэг хувийн сургуулиуд чинь бас нэлээдгүй олон багш нар байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ ажил хаялтан дээр жишээ нь хувийн сургуулийн удирдлагын зүгээс бол дэмжихгүй баг. Дэмжихгүй шүү дээ. Дэмжихгүй тий? Дэмжихгүй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг шийдвэр гаргадаг хүмүүсийн чинь хүүхдүүд дандаа ихэнх нь хувийн сургууль байгаад байгаа шүү. Тэгэхээр яг улсын сургууль ингээд ажил хаяллаа гэж бодоход
яг тэр шийдвэр гаргадаг хүмүүс мэдрэгдэхүйц байж чадахгүй байгаа болов уу гэсэн бас нэг бодлоо боддог. Энэ тал дээр юу гэж бодож байна? Гэхдээ яах вэ? Тэгээд наач хоёрын сургуулийн буруу биш байхгүй юу да. Тийм буруу биш гэдэг. Тэр 126 хүний хүүхэд нь хаан суханд хамаагүй байхгүй юу? Энд чинь 1 сая хүний хүүхэд сураад нь шүү дээ. Нөгөө талд нь. Тэгээ 1 сая хүний чинь хүүхдүүд гэртээ үлдчихээр яах вэ? Гэхдээ тэрийг карантин шиг 126 мэдрэхгүй байгаа даа. Гэхдээ тэгээд одоо нарийн бичгийнх нь хүүхэд улсад сувж байгаа л үү дээ. Одоо тэд нар ажилдаа ирж чадахгүй хүүхдээ хараад үлдэн шүү дээ. Мэдхгүй яах хэвээр энэ дээр одоо имлэг карантинлахаар яадын гэдэг шиг зөвөр бодож байгаа юм. Зөвөр хувийн сургуулийн багш нар удирдлууд бол дэмжиж байгаа шүү дээ. Төрөө санхүүжилт авахгүй байгаа учраас ажлын хэлтийг дэмжих боломжгүй байхгүй. Боломжгүй дээ. Тийм тэр чинь эцэгийнхээ өмнө хүлээс үүрэгтэй шүү дээ. Бид нар төлбөрөөр нь сургалтаа хийнэ гэдэг. Тийм үстэй. Тэгэхээр чинь нөгөө эн чинь хоёр өөр болчиход байгаа юм л да. Зүгээр улсын их хурлын гишүүдийн ч гэдэг юм уу шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол төлбөрөө сургууль сурж байгаа нүггүй сурж байгаа баг. Зөв тэдэрт нөлөөллийн аян өрнүүлнэгээ сая хувьсгал зардал дээр чинь нөлөөллийн аян өрнүүлээд ийсэн шүү дээ. Тэгэхээр чинь одоо зүгээр нийгэм өөрөө л хөдлөх хэрэгтэй баг. Масаараа. Зөв багш нар бол очиод тэр хувийн сургуулийн багш өөрөө үзэл бодлоо илэрхийлээд тэн жагсахыг бол хориглоогүй шүү дээ. Зүгээр яг ажлын цагаар л гарч болохгүй болчихж байгаа байхгүй. Өмнөх жагсаал дээр манай багш нар очсон шүү дээ. Бид нар хориглоогүй шүү дээ. Тий. Тэр залуучуудыг жагсаагаал инээ тэрэгэл тэгэхэд бол үгүй тэр чи байж болох юм байхгүй. Зүгээр яг ажлын цагаараа бид нар л ажил хийж болохгүй л байхгүй юу. Тэрнээс бол одоо би жишээлбэл хувийн сургууль төрийн юм босч тэгээ одоо дэмжээл яриа явж шүү дээ. Эн чинь бол нийгмийн төлөө үйлчилж байгаа хэлбэр гэж хараад шүү дээ. Нэг имлэгийнх нь нэг жагссан шүү дээ. Тэр нэг зохион байгуулалтаа. Тий. Тэр бол шүү дээ тий. Яг ээлж ирээ удсан байхгүй. Одоо зүгээр тэр 4 цагаас хойш өөр хүмүүс ирэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ одоо жишээл өдрийн ээлжийнхаа өглөө нэг 9-өөс нэг хүртэлтэй 2-оос ээлжин солигдоод нэг үдээс хойш ээлжин шиг гэдэг юм үү. Манай багш нар ажлын цагаар нэг дор хажны 10 хоног жагсах хэрэгтэй байна. Харин хүүтэртэл те. Хүүтэрхээс өмнө урьдаад нэг юм яг зохион байгуулалтаа. Тэгээ орон нутаг ч гэсэн дэмжээд бас орон нутгийн нутаг зэрэг жагсаад тэгээд талбай дээрээ те. Тэгээ сайн дурын сэтгүүл нарыг ураад болохгүй өөртөө лайвдаа явъя л да. Тэ одоо энэ жагсаал ингэж ийна гэдэхгүй бол тэгээд нэг сэтгүүлч нар нь хөдлөхгүй л шүү дээ. Харин тэгэхээр энэ дээр одоо багш нар нэгдсэн л нэг тийм хүчтэй байхгүй бол тэгэхээр энэ хоёр үйлдвэрчин л уг нь. Тэгээ үйлдвэрч өөрөө зөв хэлэх хэрэгтэй байна. Сургуулийн үйлдвэрчнүүд бас их зөв уриалах хэрэгтэй байна. Бичиг энтрээ бас нэг хуулийнхаа хугацаанд захирлуудаа зөв өгөөд те. За яг тэднээс ажлыг хаянаа гэдэг эцэгчүүдэд зөв мэдээлэлээд би нэрээ ажил хаялт гэснээс нэг сони юм мэдлээ. За цалин яаж нэмэгдүүлдэг юм бэ? Төрийг яаж одоо хөдлөгдөв юм бэ гэдэг. Одоо өөрийн чинь саяны хэлдгэр. Тэнгууд хувийн сургууль ажил хаянгууд хөдлөнө гэсэн биш байх гэж байгаа юм. За арга нь юу вэ гэсэн чинь ингээд юм шатараалсан юм одоо ажил хаялтын хэлбэрүүдийг зарлалт юм байна. За эхнийх нь заяа ингээд багш нараа сайн сонсоод аваарай. Энэ айгуу гоё арга болно шүү. Эхнийх нь бүх нийтээр гэрийн даалгавар хөвөл. Улсын хэмжээнд. Гэрийн даалгаваргүй улс. Яаж гэсэн багш нарын ажил хаялтын нэгдүгээр хэлбэр гэж. Тэгээ гэрийн даалгавар шалгахаа болчихно, гэрийн даалгавар болчихор чинь багш руу холбогддог. Хоёрдугаарт багш нар ажлын бус цагаар эцэгчтэй ярихаа бол. Ягаад тэр нөгөө цагаар чинь одоо нэг таксинд ч гэсэн явж мөнгө олё да тий. Тийм үстэй. Тэгэхээр нөгөө нэг боловсролын үйлчлэг буюу эцэг их олон нийтэд ажиллах хэсгээс хасч эхэлж байгаа байхгүй. Тийм багаз. За 3 дугаарт нь яах нь вэ? Зарим сургалтын өдрийг цахим руу шилжүүл. 5-9-оор бид явчлаа шүү ковидоор. Тэгэхээр 7 хоногийн магадгүй одоо 5 дахь өдрийн ч юм уу цахим сургалт руу шилжнэ. Үгүй болвол 5-9-оор буюу одоо энэ ачаалаа сэтэр зүгтүүд байгаа шүү дээ. Одоо 10 хүүхэдтэй сургууль байна те. Нөгөө 5-9 гээд аюу гой технологи гарсан шүү дээ. 30 тэгш 7 хоногт одоо эхний 7 хоногт танхимаар суугаад нөгөөх нь дараа нь 30 нэрдэг. Ингээд одоо шивтэл нөгөө багш ачаалал руу тэнцүүлэх гэж. Үгүй болвол шүү дээ те. Нөгөө шаардах бичгийн дотроо багшийн тэр нөгөө нэмэлт ачаал дээр нь тэнцсэн илүү цагийг нь үсэн цагийг заасан цагаар нь биш хүүхдийн доогоор гэсэн иймэрхүү байдлуудаар ингээд нөгөө нэг баг багаар ингээд нөгөө шатараас арга хэмжээг 2-3 жил хийжээж нөгөө бүх масч анхаар. Нэрээ ингээд оцсон чинь гэрийн лур хийдэггүй хүүхдэд. Даалгавар өгөөг. Даалгавар шалгааг. Тэ? Өнөөдөр яагаад гэтээ байсан чи өнөөдөр нөгөө багш нарын нөгөө ажил хаялтын өдөр цахимаар шилжчихсэн байгаа сургалт нь. За видеого үзгэсэн ингээд тэ бүгд мэдлэгээ үзээд ингээд суучна. За дараагийн 7 хоногт нь ирээд ингээ яасан гэсэн чинь энэ 7 хоногт манайх хичээлэхгүй яасан гэсэн чинь манай сургууль нь 3 ээлжин шилжчихсэн 4 ээлжтэй байгаа. Энэ 7 хоногт манайх ордоггүй 7 хоног. Тэгвэл нөгөө хүртээмж чинь нөгөө цалин чинь хүчээр нэмэгдэнэ.
Тэгэхээр бид нар нөгөө анхаарал нь арга хэмжээг шатраад авахгүй бол бид нар ядуу байна, бидний цалин нэмээч, бид нар өндөр ачаалтай байна гэд эдгээр тоохгүй бах уу. Тэгэхээр өөрсдөө чадах арга хэмжээг авъя гэж зөвхөн сайн туршлагаас л би жишээ авсан шүү. Ер нь яг яавал $1000 төрөх яг ямар арга хэмжээ бид нар авч болох юм гэж. За улсын их хурлд бол ямар өргөв бич барьж болох вэ? Улсын их хурлд яг юу хийх ёстой юм ч гэдэг юм уу те. Ийм байдлаар ингээд асуунгууд ингэж гарч ирээд байгаа байхгүй. Чамд юу гэж бодож чинь гэрэл зураг болгоно. Энэ саяны арга хэмжээ. Бас л тэгэл тэмцлийн нэг хэлбэр мөн шүү дээ тий. Тэгээд ер нь бол багш нар өөрсдөө маш том хүч гэдгээр нэг сайн ойлгохгүй байх шүү тий. Тий. Ойлгохгүй байна уу эсвэл ойлгуулахыг хүсэхгүй. Үгүй завгүй байна. Яг үүнийг хэлэхэд тэр чи яг ингээд одоо улсын сургуульд ажиллахад биш дээ. Бүр балардын чи өөрөө ч байсан. Чих шүүгдэн шүү дээ. Яг хоёр завсаргааны хоорондор. Тэгээд завсарлага нь хэдэн минут лээ 7 цаг дараалал заахад усууж амждаг шүү дээ. Чи 40-50-аар яг тэр 5 минут солигдож байгаа юм чи. Тэгээ нэг нь ямаа мартна гин. Тэгээд багш нар чи чанга ярина хоолоо нүвдэн. Тэгээ оройн толгой нүвд чи нөө дэвтрээ засна. Тэгээ байж л баахан судалгаа нэх юм. Тэгээ энэ хооронд чи ямаараа тэрийг сэтгэлээ сууж явах уу? Тэгэхээр нөгөө бидний энэ байдлыг эсвэл энэ одоо энэ багшийн ачааллын талаар зүгээр ийм бодит лайв үзүүлдэг юм уу? Нэг багшийг бүтэн дагаад ажлын байрны ажиглалт хийнэ гэж ярьдэн шүү дээ, тий. Яг ингэж ийна гэдэг ингээд бүр гэртээ. Бүр юу бол тийм хөрөг нэвтрүүлэг хийсэн ч болохоор санагдаад байгаа байхгүй юу? Арай л нэг ийм одоо ингээд манай дэг нэг хитэн напорч гэхээр хурчих гээд байгаа юм одоо ингээд. Үгүй уучлаарай наа чи би зүгээр гэрээс ороо авчнаа зүгээр. Эсвэл эцэгчүүд нэг сайхан хүндэлчих багшаа. Зүгээр сайхан хүндэлчих. Заавал нэг ингээд материалын зүйлэр биш те. Гой утсанд нь зөв хариулчих, гой ярьчих, гой хүндэлчих. За сургуулиуд нь сайхан багшаа хайрлчих. За тэгээ төрн сайхан хүн бас хайрлчих. За багшийн баяраар бүх багш нартаа баярын мэнд хүргье те. За бид багшийн энэ жагсаалын асуудлыг ингэж хүлээж авлаа. Бодит нөхцөл байдал ийм байна. За эдэн сараас ингэн, тэдэн сараас тэгэн, богино хугацаанд ийм байна. Манай төсвүүдээр ингэн те. Болохгүй бол та бүхэн мань ингээрээ бас нөгөө талаа боломжтой гэж болно шүү дээ. Үнэхээр энэ таалагдахгүй жагсаж болоорой гэд. Ягаа заавал ингээл та нар жагсуул ингэн тэгнэ гэл нэг юм айлгсан те. Юм яриад байгаа. Таалагдахгүй бол би ч гэсэн сүүцэж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр одоо зөв багшийн баярыг бол нэг хахтар баярлаж ингэ шоудаж ч гэдэм үү эсвэл нэг тэмцээн уралдаан гэж өнгөрөхөөсөө илүүтэйгээр яг тэр 10 сарын 5-ныхаа өдөр багш болгон одоо энэ подкастыг сонсож байвал те яг яавал таны үнэлэмж нэмэгдэхийн яг ямар цалинг та гайгүйж бодож байгаа юм таны сургууль юу хийгээсэ гэж бодож байна та өөрөө юу хийх юм эцэг их юу хийгээсэ гэж бодож байна төр засаг юу хийгээсэ гэж бодож байна гэж зөв дор бүрнээ фейсбુક дээр бичиж болж байгаа байхгүй бүгд одоо энэ дөрвөн шатандтай за багш хооны хувьд ингэя эцэг их ингэя сургууль соёл ингэя тэ төр захиргаа ингэя гэдэг ч юм уу ийм байдлаар ч юм уу нэг юм опшн тэ давлгаа явуудаг ч юм уу мэдгүй би бол тэгжил бодоод хараад байна зөв яг ингээ пропозал бичгүүл бас биччихмээр санагдал байгаа. Энэ дээр бас нэг юм одоо орон нутаг даяар хаяна гэж түрүү ярьлаа шүү дээ. Тэгэхээр бас нэг сони юм байдаг нь орон нутгуудын хоорондоо бас ялгаатай байна. За. Тэгээд сумын багш нар, аймгийн багш нар гэдэг тэгэнгүүт ингээд зарим сумын жишээ нь бүр юм пользовчингөө гэж юу? Тийм үү бүх юм нь болцоод байдаг ч гэдэг юм уу те. Вау, сумын нэмэгдэлтэй үед яах ч юм шүү дээ 40% нэмэгдэл авчих юм 30 гэдэг. Тэгвэл ингэхээр чинь тэнгуут зарим газар нь жишээ нь би өнгөрсөн 100 хөдөө явж байгаад нэг сумын сургууль дээр 5 онцсон. Тэг ингээд багш нартай нэрцэхэд тэд нарт болохоор яг энэ нэг амьдралын энэ цалин үнэлэмж нь ингээд яг тэд нарт ингээ хангалттай гэдэг байна. Одоо өндөр гэсэн үг биш. Гэхдээ тэд нарт хангалттай гэдэг. Яаж байгаа гэсэн чинь ингээд нэг ах тэгж байгаа байхгүй би тамирын багш. Малтай. Тэгээд цаг нь бол бас нэг ахтай за хүүхд зөөтэй тий. Тэгээ орон нутгийн нэмэгдэл авчихна. Тэгэхээр чи нөгөө ийм хамгийн их ачаал жин аваад байгаа чинь Улаанбаатарын нэг ачаал дац хэтэрсэн сургуулиуд дээр одоо байхгүй. Гэтэл эднэрийн зовлон чинь зарим газар мэдрэгдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж бүгдийг нэг тал руу харуулж орон нутгийн нэмэгдэл гэдэг шиг Улаанбаатарын нэмэгдэл гэж байх хэрэгтэй болчих гээд байгаа юм уу? Эсвэл бүх нэмэгдэлгүй болгоод бүгдийг нэмж болох гээд байгаа юм шиг юм уу? Одоо мэдгүй өдөө орон нутгийн наа чи нөгөө төгжрлийн эсрэг гэж явж байгаа шүү дээ. Орон нутг руу бас болсон хүчнийг хүн амын төдөрлийг бууруулъя гээл. Тэгээ аймагт бол тэд суманд бол тэд гээл. Энэ бол бас зөв байх. Буцаагаад яг нөгөө 3X 4X гээд Улаанбаатарт нөгөө энэ хот төлөлтийн асуудал болчиход байгаа байхгүй. Хот төлөлтөн дээр нөгөө хотгонууд сургууль төлөвлөөгүй. Тэгээ багшийн тоо хөрөлцгөө. Одоо 43 сургууль орох гээд байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилт төргээд 43 захирал нь байгаа. Нэг төр асуудал. Тэгээ 64 одоо 43 20 хөгжүүлээд 86
Менежер нь байгаа юм. Тэ? За тэгээ дахиад нэг сургуулийн одоо нэг 50 багштай гэж бодё те 4000 дахиад багш нөгөө дутагдaltaй багш хаана ч яваад байгаа юм те. Тэгэхээр нэг иймэрхүү байдал руу орчод байгаа юм л та. Тэгэхээр сумын багш нар бол жаргалтай. Гэхдээ бас зовлонтой юм бас байгаа юм. Юу гэхээр нэг багш 3-4 жил заадаг байхгүй. Тэр нөгөө боловсролын чанар чинь унаа шүү дээ. Одоо газар зүйн багш хим биолог заац явж байхаа үүсэхгүй, химийн багш газар зүйн физик заац явж байдаг байхгүй. Багш нь физикээ мэдээлэл зүтгээ заадаг байж байгаа. Тэгэхээр тэр чинь тент яг тэр судлагдхуун нөр унчаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талаасаа бол тэр багш илүү цаг аваад нэмэгдэл аваа сайхан болж байгаа л нөгөө талаа хүүхдэд ирж байгаа нөө боловсролын чинь чанарны асуудал яригдаад тохиолж байгаа. Тэгэхээр яг хуу зөвхөн цалингаа сайхан нэмээд хөдөө оронтын нэмэгдлээ сайхан өгөөд тэгээд явчвал аяндаа сум руу сайхан очиж ажиллая гэдэг сайхан залуучууд мэрэгжлийн хүмүүс эсвэл настай багш нар маань тэтгэврээ гаргах төхөөд ирэхээр байх нутагтаа сайхан амьдрэх гэж боддоо шүү дээ. За одоо нэг хашаа баш нэг сайхан амьдраа нэг 5 үнэтэй гээд тэр хүмүүс манаас нэг сум руугаа яваад те. Ингээд нэг бас юм жигдрэх баха зүгээр нөө эрэлт нийлүүлэлт гэдэг шиг цалин нь үнэхээр бага учраас багш нар зүгээр л өөр ажиллая гэдэг шүү дээ. Шаал өөр юм хийж. Яаж энэ хүүхдийг тараагаад хагасаа хүчээд өөр юм хийх үү? Яавал зуны амралтаараа өөр юм хийх үү? Яавал орой өдөш өөр юм хийх үү? Яавал нэг онлайнаар өөр юм хийх үү гэл толгойн тийшэл ажиллаж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр чинь дөрөвний хэлдгэр нөгөө сая 200 сая $400 төгрөг штэ. Энд чинь нөгөө Монголын нөгөө дундаж цалин чинь 2,600 юм байна. Тэрнээс чинь 2 дахин баг байгаа байхгүй. Тэр 2,600,000 буюу дор хаяж 2 сая төгрөг гэж ярих юм байл шүү ихний хэлэлчэнд. Дор хаяж 2 сая болж багш нар чинь гар дээр авч байгаа штэ. Энэ юм худалдаж авах хөөе. Ядаж юм бодлож байна. Одоо наа багшийн баяр гэж бүгд зээлээр усаж байгаа. Тэгэхээр яах нь гэхээр ядаж гар дээр 2 сая болгоё гэдэг нэгдүгээр шаардлага. Тэр нь эсвэл Монгол улсын дундад цалинтай дүүцүүлэхээр салбарын хооронд шилжгээ болчих واخхой. Дундад цалинд хүрчгээр багшаас болоод өөр салбар руу орохоор 3 сая цалин л явчихад байгаа байхгүй юу? Яг адилхан. Тийм гар дээр 2 сая эдэн зүгл авч байгаа шүү дээ. Бохироор 3 сая чаа. Тэгэхээр зүгээр дундад цалиндээ тэнцүүлэх гэдэг шаардлага бол $1000 гэхээс илүү хэрэгжих боломжтой байна. Салбар хоорондын ялгааг арилгах гэсэн үг байна. Төрийн албаных нэг тий. Одоо юуг багшийг төрийн үйлчлэгэнд байгаад байна. Тэгэхээр үгүй яг би одоо багш дундаа л яриад байгаа шүү. Монгол улсын дундад цалин судалгаагаар 2,600 байдаг юм байна. За Монгол улсын өрхийн дундаж одоо зардлыг ингээ хэлэхээр нэг 2 саяас дээш орлоготой хүн бол тэсэж үлдэнэ гэж авахгүй Улаанбаатарт. Хүнштэй айл биш. Тэгэхээр бас нөгөө талд нэг хүн байгаад шүү дээ. Тэгээд бас нэг амар гоё үг гарч ирсэн шүү дээ. Монголын боловсролд одоо багшийн баяраар би бас нэг хүмүүст баяр хүргэж бодож байгаа. Энэ Монголын боловсролыг хэдэн хөргнүүдийн нуруунд дээр явж байгаа гинэ. За. Багшны нөгөө цалинд баг очоод ангийн засгад туслаад нөгөө нэг мөө эхнэрийнхээ арыг даах гал явдаг. Тэгээ нөгөө овоо гайгүй бизнесэнд тогтсон ч юм уу нэг уул уурхад ажилладаг ч юм уу нэг хэдэн нөхрүүд эхнэрүүдийнхээ арын албан зүтгээд Монголын боловсрол бол яг ясам дээр нэг хэдэн сэтгэлтэй хөргнүүдийн нуруунд дээр зогсож шүү гэж. Бас үнэн шок боловч үнэн л үгүй лээ. Тэгэхээр нэг юм дундад цалин руу хүргэнэ гэдэг. Тэгээд инфляцтай уялдуулж өсгөнө гэдэг. Иймэрхүү шаардлагаар $1000 солисон дээр баха гэж бодож байна. Тэгээд миний нэг хэлээд байгаа бас нэг санаа нь одоо яг орон нутаг чамархгүйгээр ингээд хаан байхаас локейшнээс хамаарат зовлонгууд нь өөр байгаа даа. Бас багшийн зовлон. За бас тийм ээ тий. Ховын сургуулийн зовлон нэг өөр, төрийнх нэг өөр. Тий. Тэгэхээр тэр зовлон нэг болгоход авахгүй болохоор бас ингээд нэгдэж чадахгүй. Яг нэг зэрэг хүчээр одоо дайрч чадахгүй байна уу гэж бас бодоод байгаа. Тэгэхээр нийтлэг одоо энэ боловсролын төвшил гэдэг энэ чинь гоё нэр шүү дээ тий. Эний чинь бол найзан зүгээр ингэж ойлголоо. Зүгээр одоо энэ сургуулийн үртэмжид бол тусдаа нэг асуудал гэж нэг цуврал явдаг ч юм уу тий. За одоо юу гэдгийг багшийн хөгжилч гэдэг юм уу ингээд явмаар юм шиг харагдлаа. Зөв одоо ингээд хотууд ингээд энэ машин дотор явах чих гоё юм биш тий. Ямар юм хаана болж ингэ чараад энд юм орчичгээд ингээд явах юм байна гэж харлаа. Тэгэхгүй бол нөгөө нэг боловсролын төвжилч нь өөрөө сая бол зөвхөн нэгийг ярьлаа шүү дээ тий. Цалин өөрөө нэг одоо аюу том шүрнэ гэд. За тэгээ магадгүй эсвэл үндэсний судалгаа авч үзье л да. Яа хоёлаа ихлүүлээ үзчихүүлж яадаг. Би энэ нэг сэглэхгүй шүү дээ. Зүгээр ингээд боловсрлоо багшаар ажиллаагүй байгаа багш нар яг яавал буцаад боловсрол дээр ирэх юм бэ гэдэг суурь судалгаа. Үндэсний хэмжээнд ч гэдэг юм. Ихлүүлж болох шүү дээ багшны холбооноос. Тий. Түүнийг ингээд датануудаа үзүүлэхгүй бол яг нэрнгээсээ яагаад би одоо энэ подкаст нь хүний нэр ярьж болохгүй байх л та. Үнэхээр олимпиад үнэхээр супер авраг багш нар. Үнэхээр аймгийн шилдэг багш нар. Одоо Солонгост одоо өөр улсад л шүү дээ. Австралид. Тэгээ үндсэн шалтгаан нь ахуй айн зовлонгоос л болж авсан шүү дээ. Тий.
Тэгэл одоо мэрэгчлэрээ ажиллачмаар байдаг. Одоо тэнд тэгэл би сайхан багш байсан гэж яриад явж байгаа шүү дээ. Тэгээ одоо энд юу хийж ин тим хийж ин гээл тэгэл яг уу явж ин. Тэгэхээр Монголын төр хизээ энэ амжиргаа нь агцсан багш. Одоо нэг юм үг байгаа байхгүй юу? Амжиргаатай багш гэж ярьж болох уу? Одоо нэг юм хөдөлтөд авчдаг нөгөө ахуудаа санаа зовдөг багш. За одоо амжиргаа. За тэгээд за одоо эсвэл одоо нэг санхүүгийн жоохон чадамжтай багш гэх юм уу те. Эсвэл цалин өндөр багш гэж одоо тэнцүү боловсролын чанар гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл боловсролын чанар чи яг энэ лугаа чиглэнэ буюу багш чинь илүү төв юм санаа зовхоо болчвол хүүхднийг бүрчээ өгчнөө. Эцэг хинсэл хэмж өндөр болноо. Боловсролын чанар ахнаа. Писа үнэлгээч ахнаа. Нөгөө ээш ахнаа. Хүссэн үсэйг. Багш чинь өөр юм бодоод байгаа. Дээрээс нь нөгөө за дарамт стрессийг бол тусна яриа те. Багш чинь гэртээ хоосон хоноод штэ гэдэг. Энэ асуудлыг ингээд нэг дөмөр тавьчаач. Тэр системийнхаа өрөөнд бол. Тэгээд ингэж бодоод байгаа. Тэгэхээр одоо нөгөө хөдөлмөрийн хууль дээр гарсан шиг өөр газар өөр сургалт хийж болно, өөр ажил хийж болно гэдэг тэр заалтаар аргалах биш. Тэгэхээр тэр чинь дахиад чанарт нөлөөлчих واخгүй юу? Зүгээр зөвхөн багшаа хийхэд яавал хайпи байж болох. Тийм тий. Тий. За бас нэг гайгүй санал гарч сая бас ярьж ирсэн багш нарыг ипотекийн зээлэнд очрог оруулъя гэдэг. Бас байж болж байгаа. Хөдөө орногт багшлууд 3% зээлэнд очрог оруулъя гэдэг. Энэ бас байж болж байгаа юм. Үнэлэмж واخгүй юу? Тэ энэ ч төрөөс авч байгаа арга хэмжээ. Гэхдээ урьдчилгаа нь яах. Урьдчилгааг нь тэгээ төрөөс нэг одоо стор пи шиг одоо нэг юм бол стор пи бол одоо нэг хүүгүү буцаан төлөвт хэлбэрээр ч юм уу өгөх те. Эсвэл урьдчилгаан дээр нь байхгүйгээр 100% зээлэнд оруулах боломж байх уу энэ гэдэг ингээ явахгүй нөө урьдчилгааг чинь бас хамгаалж чадахгүй байна. Бодит юм яриад байгаа шүү. Тэрнээс одоо хамгаалж байгаа нь хамгаалаад хамгаалж чадахгүйгээр нотолтмоор байна. Тэгэхгүй банкн дээр очиод одоо нөгөө баянаа нотол зээл авах болчиход шүү дээ. Энд чинь баян хүн үгээл банкн дээр очил зээл авахгүй зогсож байдیں۔ Тэгэхээр нөгөө асуудал чинь нэг тийм байна гэдэг. Иймэрхүү байдлаар нөгөө одоо нийгмийнхэн сайн дурынхан нэг юм хийдэг. Би бол энэ 25 26 оны хичээлийн жилиг багшийн энэ одоо цалин нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг уриалсан жил байгаас гэж бодож байгаа байхгүй юу? Ёс зүй бас байна те мэдээж ёс зүйтэй манлайлна. Тэгээд яах нь гэхээр одоо чи өдөр шиг юм сайн дурын одоо холбоод гэх юм уу те багш нар одоо үгээ дуурдаг багш нар болвол энэ иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй бас уриалъя. За тэ төр захиргааных нь хүмүүс нь төр захиргаагаа уриалъя. За манай багш нар бол зөвхөн ёс зүйтэй манлал үзүүлж эцэг ихээ уриалъя. Ингээд ингээд шат шатандаа ингээд нэг юм нөлөөллийн ажил хийж дараа жил аягүй бол над бол анханасаа хөдөлж эхэлнэ. Энэ жилдээ хөдлөх байх. Тэгтээ нэг одоо юу гэдэг нөгөө 100 тэрбумаараа хааштай. Одоо аягүй гоё бичиг өгөх. Дахиад 100 тэрбумыг шинэ жилийн үеэр нэмнэ ч гэдэг юм уу те дараагийн тодтолоор орно ч гэдэг юм уу. Нэг явах байх хасчдаггүй байх бах. Тэгтээ нийт маасаараа багшийн мэрэгжлийг сонгодог болохын тулд багшаар ажилтдаг болохын тулд багшийн одоо нийгмийн асуудал найдвартай байхын тулд энэ аягүй олон жилийн хөдөлмөр орно. Маш олон нөлөөллийн ажлууд орно. Тэгэхээр зогсохгүй хийж явах хэрэгтэй гэж би зүгээр дороо бодож байгаа. Дурж л авах хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн маань төвчрэл дунд өнгөрүүлсэн. Боловсролын төвчрэл подкаст маань ерөнхийдөө эхний дугаар маань өндөрлөгтэй шээ. Хандаж. Батэрд багш маань ч гэсэн ер нь одоо ажил дээр орог. Ажил одоо хотын нөөс манай ажил руу ч бас цагаараа явж байгаа шүү те. Тэгж байна. Тэг яг одоо тэгээ бас энэ төгжрөл донд ингээд ийм их юм ярьж charж бас бүтээмж юм уу хөдөлмөрийн. Харин тийм. Бас ашиглаж те. Тэгээд одоо тэгээ дараагийнхаа үнийг чи энийг үрэй гэж бодож байгаа. За одоо ер нь жоохон ингээд тэр ингээд зарлахгүйгээр гинт той тийм гинт ихэлбэл бас зүгээр юм болоо гэж би бодлоо. Бас нөгөө үн бэлдэхгүйгээр бэлдэхгүйгээр ер нь ингээд нөгөө чи бол намайг сая бол зүгээр галзуул ажиллаа шүү дээ. Гараад тэр кофе ууя гэлээ. Тэгэхээр ч харин энэ нөгөө машин дотор ингэдэг юм байна. Хүн ингээ хоёр хүн ярилцсан шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө зорилго нөгөө хүрх цэг нэг болчоор нөгөө байгалийн амьтныхаа зүүн сонгоор гэдэг юм ингээд айгу үдэл санаа нэг чигт тий төвлөрчтэй юм байна. Тэгээ ер нь ингээ машин дотор ярьсан яриа их тийм одоо халуун дотн болдго юм байна л да. Одоо баггүй гэдэг юм. Тийм тий. Яг тэр эн чин зам дээр ингээд хөдөлгөөн хийгээ явж штэ. Тэгэхээр чи яг энэ тохиолдолд яадаг юм хэр хүний тарих тэр чигээр яг л хоёр хүний асуудал нэг цэг рүүгээ орчдөг юм байна л да ярилцаад. Тэгээд бас машин хийвэл зүгээр юм болов уу? Студ байранд те. Жохон бие барьсан биш. Машин ингээ бие барих байх. Бие.
Гэхдээ тэгээ чамтай ярьж байгаа ш мартчих. Яг үнэ нэг энэ аваар ярьжаад асуулт нь хариуллаад нэг юм явчдээ биш үү? Тий. Тэгээд ерөнхийдөө энэ подкастыг ер нь үргэлжлүүлээд яг нэг боловсролын асуудлууд ингээ яриад авахгүй л гэдэг нөгөө дөрөвчний хэлдгээр яриад байхгүй бол Зогсож болохгүй тий зогсож л болохгүй байна. Одоо тэгээ үр дүн удаан байхаас үл хамааран. Угаасаа өнөөдөр маргааш өргөс авсан юм шиг зүгээр болчихгүй шүү дээ. Тэгэхээр чи энэ дээр ингээ яриад л байх ёстой байна төгсрөл дотроо. За тэгээ ер нь багшийн одоо Батэрдэн багшийн ер нь одоо багшийн амьдрал ер нь хэр байна? Багшийнхаа мэрэгжилт ер нь хэр сэтгэл ханамжтай одоо. ингээ ханамжтай шүү. Одоо 20 жил багшилчлаа шүү дээ. 18 9 7 он шүү дээ. 7 оноос гэжлээ. Бараг 18 шүү дээ. Тий. Гүй яг бай. Багшийн мэрэгжилч сайхан шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг шаваараа бахарх нь одоо удирдлага хүнүүд багш нараараа бахарх нь одоо багшийн багш гэж явна шүү дээ бид нар чинь. Тий. Тийм. Тэгэхээр одоо тэрүүгээрээ бахарх нь тэгээд амжилтаар нь бахарх нь. За тэгээд байгуулсан ч юм уу, байгуулж байгаа ч юм уу, одоо удирдахжсэн сургууль маань амжилт гаргахаар тухайн сургуулийнхаа түүхээр бахарх нь. Тий. Тэгээ хамгийн гол нь тэнд явахаар бас яг хуу за нийгэм нь биш юм аа гэж шавнар маань багшаа гэд мэдлээд идэг тэрэнд их гоё идэг. Хаасан газар бас нэг олонтойгоо. Тэр сайхан тий. Тэр сайхан. Одоо альч төрийн үйлчлэгээр рүү ороход бас нэг яаж иж байгаа манаа нэг шав таарад идэв шүү. Тийм тэгээд бас тэрэндээ бас их баярлалтай тэгээд одоо нас ч яваад байна л гэсэн. Сайн байна уу гшээд тэгээд нилээ ярьж байгаа л тэр байна гэдэг шүү дээ. Тэр болтол ч бас их орж ирэхгүй шүү дээ. За чи хин билээ гэж. Хайчдаг тий. Тий нилээ олон жилийн өмнөх болчихсон. Харин байгаад байдаг. Тий амьдрал бол сайхан багшаа амжил амьдрал бол сайхан. А зүгээр яг хуу би массын яриад байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо нөгөө ярьдгаар нэг 2.9 ч авч байгаа багшууд байж л байгаа шүү дээ. А зөв массын цалин яриад байгаа байхгүй. Массын амьдрал хэцүү байна. Тэгээд багш мэрэгжилдээ дуртай хайртай хүмүүс нь ингээд үлдчихэд байдаг. Ялангуяа залуу шинэ багш нарын асуудал гэж. Тэгээд энэ хүмүүс чинь нийгмийн асуудал хэцүү байна шүү л гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс чинь удахгүй хайргүй болчихвол яах вэ? Одоо бид нар бол одоо ингээд бас 40 мөч хүрчирч одоо ингээд ерөнхийдөө зориггуулж хэлж шүү дээ. Тэгээд дөнгөж орж иж байгаа энэ зэнжинүүд чинь ийм юм мэдэхгүй шүү дээ. Тэ? Яаж одоо би ч одоо анх 80,000 цалинтай байсан шүү дээ. 80,000 цалинтай байрны төрөөс нь 250,000. Тэгээ яаж амьдрсан юм бол гэж боддоо шүү дээ одоо хүртэл. Яг нэг багшийн мэрэгжил өнөөдөр амьдралаа авч явах хэмжээний л биш байгаа даа тий. Одоо өрхийн тэргүүн нэг өөрөө байрны төрөөс сая 200, сая 400 яргат. За. Багшийн цалин сая 400. Тэгэхээр одоо хоёулаа нийлээд харамаа өөрөө төрөөсөлж амьдрах юм. Тэгвэл хоёулаа ажилтай байх шаардлага. Тэгээ нөгөө ч сингл үйл яах. Ингээ заваарсан болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг иймэрхүү л байна да төр засаг минь яг энэ хэсгийг ирээд болгоо тавьчаарай заяа. Ганц би залуу багш нарт хайргүй. Дөнгөж орж ирсэн залууч тийм ярьж байгаа юм чи би бүр сонсоод яа илж утсан. Миний нөө 80,000 цалинтай 250 төрөөстэй байсан шиг санагдсан. Тэгээ өнөөдрийн төгсрлийг харахаар яармагт хэрвээ багшлыг гэвэл яармагт амьдрахаас өөр арга алга гэж харлаа. Энд чинь өдөрт ажил дээр ойрхон л байх. Тийм. Цаг 30 минут хоёр талдаа 3 цагийг зөвхөн зам дээр өнгөрөөгд тохоор бас л хэцүү л юм байна л да. Тэгээд яг ганц би залуу багш нар бол бүр л ер нь л хэцүү байна. За тэгээд манайх чинь яаж яд багш гэр бүлээ. Хоёулаа багш байхаар бас гэдэг шиг болно шүү дээ. Тэгэхээр багш гэр бүлүүд маань бас бичээрэй. Хоёулаа багш байгаад хоёулаа сая 400 авч гарч бас яах вэ ийх вүлээ гэд. Гэтэ одоо юу гэдгийг те хэцүү. Тэгээд одоо нөгөө хоёр нөгөө сингл багш чинь сая 400-ийн цалинтай байжгаад сая 400-ийнхаа байрыг аваад дундаа хийгээд нэг нь сая 400-аар хоолоо аваад ингээд гэр бүл болчихвол яах вэ? Тийм болчиход шүү дээ одоо нийгэм чинь. Тэгвэл амьдралаас шаардлагаас болоод. Тий, шаардлагаас болдоггүй өөр салбар үнтэй найзалж игэр чи нөгөө нэг ахуугаараа богдоод. Ядаж орлон тэнцүү үстэй хоёр нэг чи. За нэг ийм эмгэнэлтэй байдал руу орох гээд байна. Тийм учраас төр засаг минь анхаарал өгөөч. Гэж одоо гуйх байна. Тэгэл энэ төсүүдийг харахаар нөгөө яалчгүй улс төр бас их байна. Тэгээд нөгөө байшин барихгүй бол юм хийсэн бол харагдахгүй юм шиг байгаа энэ гişүүдийн хувьд. Тэгээ нэг материалыг дээр явчихад байна. Тийм хүмүүс ч нөгөө юм гүүр барьсан гişүүнийг мундаг гэж хардаг. Сая 100 жилээр бахан зам нийлэн шүү дээ. Тийм. Зам нээлээ, гүүр барьлаа, байшин барьлаа, соёлын төв барьлаа гэдэг ингээд нөгөө гэтэл чи боловсролчоо өөрөө нөгөө материалыг биш нүдэнд харагддаг. Тэгээд тэр нэг байшин зэврэхээр засаад байна гэж. Бид нар зэврээд байна хөөе. Биднийг засаад байгаа чи. Хүүхдүүд бол одоо өнөөдөр бүр зэврээ дууссан шүү дээ. Болохоо боллоо. Гэтэл тэр нь нүдэнд харагдахгүй байна л та. Тэгэхээр яалч нөгөө
улс төрч өмнө хувьд бол жишээ нь сонгогчдод таалагдах юм хийх хэрэгтэй болчиход. Сонгогчд нь боловсролыг жоохон таалахгүй байгаа юм шиг. Бас нэг энэ намын мөрийн хөтөлбөр болгоно боловсролыг хөгжүүлэх бодлого гэ байдсан байлээ. нөгөө байгаа. Тэгээ тэрийг нь мөшгдөг юм уу? Би бол тэгж бодсон байсан. Бүр барьж байгаа даа. Тийм шал хотлоо бичсэн байт. Тэгээд зүйл баг л та мэдхгүй одоо яах ч юм. Биш тэгж байгаа би чамаагүй гэдэггүй тэгээ нэлээд байж байгаа. Танаа багшрын холбоочаа юу хийж байгаа ингээд. Мангар байцгаа Чи жолоо яриад байгаа. тий. Танахаа юу хийж байгаа гэхээр Яг яах нэг тий хэсэг хугацааны дараа. Тий нэг хэдэн хүн ороод тий бас нэг үйл ажиллагаа ингээд тогтворж аваад одоос нэг жагсаалт машаалал үрдүү юу болох нь тий. Тэхүү. Тэгээ би бол чаваа нэрийг хилээч соглоно дөө. За багшраа баярлалаа. Тэгээд дор бүрнээ багшрын баяраа сайхан тэмдэглээрээ. Тэгээд багшрын баяраараа сайхан зөв шаардлага хэдүүлээ Facebook дээр бичицгээе гэж уриалах байна. Зөв шүү дээ. Ер нь бол бүгдээрээ яг юу нь хамгийн чухал. Одоо өнөөдөр үнэхээр цалин үнэлэмжгээд л бүгд зөвшөөрж байгаа шүү дээ багш нар муу байгаа. Тэгвэл тэрэн дээр л яг нэгдчихмээр байгаа байхгүй юу? Тэгээд аль болох чадхаараа тэгээ хувийн сургуулийн багш нар маань ч гэсэн мэдээж сошиал орчиндөө нэг тийм ядаж тий нөгөө сошиал орчноороо ч юм уу бусад багштайгаа үзэл бодол нэг байгаад ингээ мэрэгжлийнхэн төлөө дээрээс бас жоо англи хэлтэй ч юм уу жоохон нэг мастер доктор багш нар байвал энэ үйлдвэрчний хэвлэлдээ туслаарай гэж хэлэх байна. Яг яаж шаардлага тавих вэ гэдгийг. Харин ер нь одоо нийлж байгаа л нэг ганцхан дайрчмаар л санагдах юм да одоо. Гэхдээ болохоор яг ингээ хүч тарамтсан байх ч одоо ер нь нөгөө өвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг яг багш маань өөрөө багшийн цалин маань л одоо хамгийн чухал гэд хоёр холбоо хоёулаа санал нэгдсэн, яам нь дэмжигдсэн, сайд нь цалингийн тал дээр санал нэг байна гэсэн ингээ бүгд нэг зүг таарцсан. Тэгээ гişүүд бас дэмжээ гişүүд байгаа шүү дээ. Тэгээд ийм байх тохиолдол хэдүүлээ нэг нийлээд одоо би чи миний чиний холбоо миний чиний нам гэхгүйгээр те яг нэг боловсролынхон төлөө энэ багш нарынхаа цалингийн төлөө нэг бөөнөрөө нэгдээд ганц удаа нэг тэр медальтын төлөө нэг орч хөдөлж болж байна. Өвлийн амралт таарч хөдөлж болж байна. Яаж хөдөлж болно. Тэгээд мэдээж хүүхдийн эрх ашиг хохирох эсгүй. Медальтын төлөө нэг бол бас гоё төлөө шүү дээ. Тийм тэнгүүд энэ дээр хэдүүлээ яг нэг зохион байгуулалтанд ороод уриалаад тэр тохиолдолд бол би бол жишээ нь чадлаараа л бас дэмжээд одоо жишээ нь хоёр үйлдвэрчний холбоо бол яг энэ тал дээр санал солилцъя гэвэл одоо битэрийн үед бол нээлттэй тийм яг тэгэхээр эн чинь би чи гэхээсээ илүү бид байх хэвээр. Тэгэхээр эвтэл байцгаая. Тийм тэгэхээр чинь одоо эрх ашигл нийтийн эрх ашигл нэгт явдлаа шүү дээ. Чи шиг яаж тийш. За тэгээд багш нарын баярын мэнд хүргэх үү? За багш нарын баяр. Тэгээд багш нартаа баярын мэнд хүргэе. Тийм бүгдээрээ бас баяраа сайхан тэмдэглээд мэрэгчлэрээ бахархаад 25-аас 26 оны жилийн жилийг өөрсдийнхөө цалин нэр хүнд үнэлэмжийг нэмэгдүүлэх жил болгоцгоё. Ёс зүйтэй манлайлцгаая багш нараа. За боловсролын төвчрэл подкаст байлаа. Баярлалаа.